that government of the people, by the people, for the people. Да здравствует мир международный. Урд минь Монголын уудам хад, хойно минь Монголын хүчрхэг их мордчрэг байваа. 1945 он хүн төрөлхтөн анх удаага дэлхийн нийтээр цөмийн бөмбөгийн аюулыг мэдэрч Хирошима, Нагасаки хотууд үндэс нурам болон үлдэж, харин тэр үндэсн дундаас атомын 90 үеийн цоо шин айдас мэдлэв. Хүн төрөлхтөн урд өмнө хизээч ганцхан хормын дотор бүхэл бүтэн хот үндэс нурам болох хэмжээний ийм том сүрлийг үзэж байсангүй. Гэвч Америк нэгдсэн улсын шинжлэх ухаан, инженерчлэлийн оргил бүтээл гэгдэж байсан энэхүү атомын бөмбөг тухайн үед аль хэдийн өөр нэгний гарт орчихсан байсныг тэд даанч мэдсэнгүй. Уг дуу цөөтэй, хэд даруухан, харааны нэмгэн шид зүүдэг, намуухан яриатай энгийнс нэгэн математикч герман ир болох Клаус Фукс. Гэвч үнэндээ тэр бол 20 дугаар зууны хамгийн том, хамгийн аюултай урвагч нэгэн байв. Тэр ир дайныг дуусгах бус, харин хүйтэн дайны шинэ ирнийг эхлүүлэх түлхүүрийг гартаа атгаж байв. Гэхдээ тэрээр ашиг хонжоо, олс баялагын төлөө бус, харин итгэл үнэмшлийнхэн төлөө урвсан гэдэг нь түүнээс авах цорын ганц давуу тал байлаа. Тэрээр Америк нэгдсэн улсын олон тэрбум доллар нүсэр их цаг хугацаа зарцуулан бүтээсэн атомын бөмбөгтэй холбоотой төслийн бүх нууцуд, бүх мэдээллүүдийг зөвлөлтийн КГБ-д дамжуулан өгсөн юм. Тэрээр өөрийн гарт барьсан хэдхэн хуудас цаасаар нийт хүн төрөлхтний ирээдүйг, түүхийг өөрчлөв. Яг үнэндээ бол хүн төрөлхтний түүхэнд хамгийн тодор бичигдэн үлдсэн хүйтэн дайныг Америк эсвэл зөвлөлт бус гагцгүй герман гаралтай математикч Клаус Фукс эхлүүлсэн юм. Тэгэхээр гол сэдвүүдэд орохоос өмнө та бүхэндээ хамтран ажиллагч байгууллага Домч бор брэндээ танилцуулж байна. За Домч борын гаргасан 5 тансаг хунчир зэрэг цувралын шинэ бүтээгдэхүүн болох хошны самартай төрөл маань энэхүү одоо худалдаанд гараад байгаа юм. За энэхүү бүтээгдэхүүн Монгол орны ойгоос хамгийн сайн сортын самрыг ширж сонгон за уламжлалт ангаах ухааныг орчин үеийн одоо технологитой хослуулсан одоо амт үнэрийн хувьд бол үнэхээр ярилтгүй гайхамшигтай бүтээгдэхүүн болсон. За энэхүү бүтээгдэхүүнийг та нэг удаадаа хэрэглэхдээ 37 мл-ээр буюу за эрүүл мэндэд хамгийн зохистой хэмжээгээр хэрэглэхийг зөвлөж байгаа юм а. Клаус Фукс 1911 онд Германы Рюсселхайм хотод сүмийн номлогчийн хүү болон төрөв. Тэрээр математикийн гайхамшигтай авиастай нэгэн байсан бөгөөд залуу наснаас Герман, Швейцар, Британи зэрэг улсуудад суралцаж докторийн зэрэг математикаар хамгаалсан нэгэн. Гэвч 1933 онд Адольф Гитлер төрийн эрхэнд гарч Германд нацист дэглэм тогтож эхлэх үед түүний амьдрал бүхэлдээ өөрчлөгдсөн юм. Учир нь тэрээр фашист байгаагүй бөгөөд харин коммунист нэгэн байв. Энэ ч утгаараа Клаус тухайн үеийн Германы коммунист намын гишүүн болсон юм. Харамсалтай нь Хитлер эрх мэдэлд хүрснийхэн дараагаар Германы коммунистуудын эсрэг өргөн хэмжээний цэвэрлэгээ явуулж эхэлсэн тул тэрээр эх орноосоо дөрвөж Англи руу зүхтаснаар амьд гарч чадсан байдаг. Улмаар 1937 онд Англид ирээд Бирмингемийн их сургуульд онлын физикчээр ажиллаж эхлэв. Хэдийгээр барууны капиталист улсад амьдарч байсан боловч тэрээр өөрийн үзэл бодлоо өөрчлөөгүй бөгөөд харин ч эсэргээрээ өөрийгөө жинхэнэ коммунист нэгэн гэдгээ улам бүр мэдэж авсан гэдэг. 1941 он гэхэд дэлхийн 2 дугаар дайн улам ширүүсч нацистууд Европыг бүхэлдэн шахуу эзлээд байв. Яг тухайн үед Англид цөмийн зэвсгийн судалгаа эд ирчин авч байсан бөгөөд англичууд Tube Alloys хэмээх цөмийн зэвсгийн төсөл хэрэгжүүлж байлаа. Харин Клаус Фуксийн хувьд түүний шинжлэх ухааны чадвар тун дээгүүр үнэлэгдэж байсан тул тэрээр энэхүү төсөлд өргөдөн оролцох болов. Улмаар 1943 он болоход англичууд цөмийн зэвсгийн судалгааны төслөө Америк нэгдсэн улсын Манхэттен төсөлтөө нэгтгэв. Хоёр улс хамтран бүх хүчээрээ цөмийн зэвсэг зохион бүтээхээр ажиллаж байлаа. Уг төслийн гол төв нь Америк нэгдсэн улсад хэрэгжиж байсан тул англичууд өөрсдийн шилдэг эрдэмтдийг Америк нэгдсэн улс руу илгээсний дотор Фукс тэдний дунд багтаж таарсан юм. Тэрээр Америк нэгдсэн улсад очсон даруйда Нью Мексико муж дахь Лос Аламосын лабораторид ажиллаж эхлэв. Тэрээр Плутоны бөмбөгийн онолын загвар, нейтроны урвалын тооцоолол, туршилтын үр дүн гэх мэтээр цөмийн бөмбөг бүтээхэд шаардлагатай гол мэдээллүүдийг боловсруулах ажил хийдэг байв. Гэхдээ тэрээр Америк нэгдсэн улс руу явж Манхэттен төсөлд ажиллахаас ч өмнө зөвлөлт холбоот улсын талд хэдийнэ эзэлсэн нэгэн байсан юм. 1941 онд Британий Tube Alloys төсөлд ажиллаж байх үед нь
Лондон дахь зөвлөлтийн эрчим сайдын яамаар дамжуулан түүнд тагнуулын санал тавьсан байдаг. Клаус угаасаа коммунист үзэлтэй нэгэн байсан тул түүнд татгалзах зүйл байсангүй. Гэхдээ түүний зөвлөлтийн талд нууцаар ажиллах болсон хамгийн гол шалтгаан нь британчууд цөмийн зэвсэг зохион бүтээвэл Америк нэгдсэн улс ч гэсэн цөмийн бөмбөгтэй болж таарна. Иймд уг хоёр улс цөмийн гүрэн болвол дэлхийд дахны хүчний тэнцвэр нэг туйлд чиглэнэ. Иймээс дэлхийн ертөнцийн хүчний тэнцвэрийг шударгаар хадгалахын тулд зөвлөлтүүд ч мөн хүчтэй байх ёстой гэх шалтгаанаар тэрээр зөвлөлтийн тагнуул болсон байдаг. Улмаар түүнийг 1943 онд Америк нэгдсэн улсад очиж Манхэттен төсөлд орсны дараагаар зөвлөлтүүд Америк нэгдсэн улс дахь өөрсдийн нууц ажилтан болох Харри Голдоор дамжуулан шууд Москватай харилцдаг нууц сүлжээг угсарсан байна. Тэрээр Манхэттен төслийн гол эрдэмтдийн нэг байсан тул цөмийн бөмбөгний онолтой холбоотой судалгааны бүх нууц мэдээллүүдэд нэвтрэх хэрэгтэй байв. Энэ ч утгаараа Клаус цөмийн хуваагдлын механизм, Тринити туршилтын тооцоолол, Плутоны бөмбөгийн схем, Лос Аламос дахь дотоод бүтэц, судалгааны шатлал гэх мэтээр бүхий л мэдээллүүдийг маш нарийнаар гар бичмэлээр хуулан авч зөвлөлтийн талд дамжуулдаг байв. Түүний дамжуулсан мэдээллүүд дэндүү үн цэнтэй буюу тухайн үеийн зөвлөлтийн ямар ч эрдэмтэн олон 10 жилийн турш хийж чадхааргүй байсан мэдээллүүдийг ердөө 10 хүрэхгүй хуудас дотор багтааж, энэхүү Америк нэгдсэн улсын зүгээс өөрсдийн мэдээллээ маш сайн хадгалж байна хэмээн бодож байтал үнэн дээр тэдний хамар доороос коммунистуудад бүх мэдээлэл нь очиж байв. Тухайн үед дэлхийн 2 дугаар дайн эд өрнөж зөвлөлт холбоотой улс яг фронтод маш их хохирол амсаж байсан бөгөөд тэдний нэгдүгээр зорилт бол Германыг ядж Берлинийг эзлэх явдал байв. Энэ ч утгаараа зөвлөлтийн талаар цөмийн хөтөлбөрт шууд бүрэн анхаарал хандуулж бас амжихгүй байв. Гэхдээ 1943 оноос буюу дайны салхи зөвлөлтийн талд эргэж эхлэхдээ зэрэгцээд мөн зөвлөлтийн зүгээс Америк нэгдсэн улс болон британчууд цөмийн зэвсэг зохион бүтээж байгааг баталгаатай мэдсэн даруйда тэд нэн даруй өөрсдийн цөмийн хөтөлбөрийг идэвхжүүлж эхэлсэн юм. Зөвлөлтүүд баруунд байрлах хэд хэдэн агентуудаас мэдээлэл авч байсан бөгөөд тэдгээрийн дотроос хамгийн үн цэнтэй агент нь Клаус Фукс маргаангүй байв. Тэгэхээр контентын дундуур та бүхэндээ хамтран ажиллагч байгууллага болох Австрийн хувьд сунд авч байгаа танилцуулж байна. За та бүхний зарим маань хэдийнэ одоо танил болсон байх. За тэгэхээр хэрвээ танд болон таны аж ахуй нэгжид ямар нэгэн байдлаар хууль эрх зүйн зөвлөмж туслалцаа хэрэг болвол Австрийн хувьд сунд авчинд хандаарай. Цаг хугацаа өнгөрсөөр 1949 оны 8 дугаар сарын 29-ний өдөр болов. Дэлхийн нийтээр дайн дуусаж, фашизм газрын хөрснөөс арчигдаад удаагүй байсан яг тэр өдөр зөвлөлт холбоотой улс өөрийн анхны атомын бөмбөгийн туршилт болох RDS-1-ийг амжилттай хийв. Зөвлөлтүүд өнөөгийн Казахстаны нутагт байрлах полигонд уг туршилтаа хийсэн юм. Энэхүү бөмбөг нь Америк нэгдсэн улсын Fat Man цөмийн бөмбөгийн шууд хулбар байлаа. Учир нь Клаус Фукс Fat Man атомын бөмбөгний бүх мэдээллийг илгээсэн тул зөвлөлтүүд шууд хулбарлан бүтээсэн байдаг. Энэхүү зөвлөлтийн цөмийн туршилт амжилттай болсон явдал нь Америк нэгдсэн улс төдийгүй барууны ертөнцийг бүхэлдэн цочролд автуулж дэлхийд дахнаа хүйтэн дайны цөмийн зэвсгийн уралдаан аль бие ёсоор эхлэв. Үүний дараагаар зөвлөлтийн цөмийн хөтөлбөр бүр аимшигтай хурдтайгаар урагшилж эхлэв. Тэд 1953 онд анхны улс төрөгчийн бөмбөг амжилттай туршлаа. Америк нэгдсэн улс гэхэд улс төрөгчийн бөмбөгийг дөнгөж 1 жилийн өмнө буюу 1952 онд туршаад байв. Зөвлөлтүүд яг үнэндээ үнэхээр хурдтай байлаа. Зөвлөлт холбоотой улсын хувьд туршилт бүхнийхэн дараагаар зарим эрдэмтдийг шагнах, сэжигтээнүүдийг нь цөллөгт явуулах, бүр болгоомжлох ёстой хүмүүсийг буудан хороох зэргээр өөрсдийн мэдээллүүдийг Америк нэгдсэн улсад алдахгүй байх тал дээр ихээхэн хатуу бодлохоор анхаарах болсон байна. Харин Клаусын хувьд түүх арай өөрөөр эргэсэн юм. 1943 оноос эхлэн Америк нэгдсэн улсын зүгээс Winona Project хэмээх тагнуулын нууц төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Энэхүү төслийн гол зорилго нь зөвлөлт холбоотой улсын КГБ болон зөвлөлтийн бусад тагнуулын байгууллагуудын кодчилсан цахилгаан харилцааг тайлах зорилготой төсөл байв. Үүний үр дүнд Америк нэгдсэн улс болон Британи дахь сэжиг бүхий хүмүүсийн нэр болон байршлууд эхнээсээ илэрч тодорхой болж эхэлсэн байна. Улмаар Америк нэгдсэн улсад REST хэмээх нууц нэртэй Герман гаралтай физикч цөмийн нууц мэдээлэлд дамжуулж байгааг тэд олж тогтоов. Гэхдээ яг хэн гэдгийг нь тэд олж мэдэхгүй байлаа. Учир нь Америк нэгдсэн улсад дэндүү олон Герман гаралтай математикч болон физикч нар ажиллаж байв.
Гэхдээ Америкчууд энэхүү төслийнхөө үр дүнд Клаусын харьцдаг байсан гол холбоочин болох Harry Gold-ыг олж илрүүлв. Тагнуусын төв газрын зүгээс Harry Gold-ыг удаан хугацаанд тамлан байцаасны эцэст тэрээр сэтгэл зүйн дарамтанд орж би нэгэн цагт Британий физикчээс 1945 онд цөмийн мэдээлэл авч байсан. Тэр хүний нэр бол Klaus Fuchs хэмээн өөрийн хамгийн том нууцыг дэлгэжээ. Түүний уг мэдүүлэхийн дараагаар Америк нэгдсэн улсын тагнуулын байгууллагаас Klaus дээр ажиллаж түүнийг мөрдөж эхлэв. Тухайн үед Fuchs Англид буцаж очин цөмийн судалгаан дээр үргэлжлүүлэн ажилласаар байлаа. Улмаар Британий тагнуулын байгууллага болох MI5-ын зүгээс Fuchs-ыг зүгээр л ярилцах нэрээр хэд хэдэн удаа дуудаж түүнтэй уулзалт хийжээ. Тухайн үед Fuchs сэтгэл зүйн гүн дарамтанд орж эхэлсэн бөгөөд туйлын ганцаардмал мөн улс төрийн хяналтанд ор өөрийг нь тогтмол мөрдөж байгааг мэдэрсэн байдалтай буюу нэг ёсондоо сэтгэл зүйн туйлын хүнд болоод байж. Улмаар 1950 оны 1-р сарын 27-ны өдөр тэрээр өөрийн бүх үннийг хүлээж сайн дураараа зөвлөлтийн мэдээлэл дамжуулж байснаа илчилжээ. Ингээд 1950 оны 2-р сарын 2-ны өдөр түүнийг Британий тусгай албаныхан аль бие ёсоор баривчилж 5 хоногийн дараа хэрэг үүсгэв. Түүнийг төрийн нууцын хуулийг зөрчсөн хэмээн буруутгажээ. Улмаар түүний шүүх хурал Лондон хотод ердөө 90 минут үргэлжилж Fuchs өөрийн хийсэн бүхнээ хүлээн зөвшөөрөв. Тэрээр шүүх хурлын танхимд би дайны үед зөвлөлт холбоот улсыг фашизм эсрэг гол тулхуур хүч гэж үзэж байсан. Тиймээс тэдний цөмийн судалгаа хоцорхоос сэргийлэх нь шударга явдал гэж итгэж байсан хэмээн хэлсэн байдаг. Ингээд шүүх хурлаас түүнийг 14 жилийн хорих ялаар шийтгсэн нь тухайн үеийн цөмийн судалгааны салбарт ажиллаж байсан бусад урагчдаас хамгийн өндөр ял авсан байв. Fuchs уг ялынхаа 9 жилийг шоронд биеэр итгэж 1959 онд суллагджээ. Тэрээр суллагдсан даруйда зөвлөлт холбоот улсын нөлөөнд байсан зүүн Германд очиж тэндээ Германы шинжлэх ухааны академийн гишүүн болсон бөгөөд түүнийг зөвлөлт холбоот улсын засгийн газраас төрийн дээд одонгоор шагнасан байна. Мөн тэрээр амьдралынх нь төгсгөл хүртэл өөрийгөө урвсан гэж огт үзээгүй бөгөөд харин ч дэлхийн нийтэд цөмийн тэнцвэрийг хүчний тэнцвэрийг авчирсан шударга үзэлтэн гэж өөрийгөө үзсээр байсан юм. Тэгэхээр контентын дундуур та бүхэндээ манай сувгийн зүгээс эрхлэн гаргасан энэхүү XX түүх буюу хүн төрөлхтний фото түүх ном маань бол худалдаалагдсаар байгаа гэдгээ бол одоо зарлаж байна. За хэрвээ та түүх сонирхдаг бол ховор чамин ном цуглуулдаг бол за мөн манай сувгийг одоо дэмждгээ илэрхийлэхийг хүсдэг бол энэхүү номыг бол худалдаа аваарай гэж хүсье. За номыг хэрхэн захиалах талаар дэлгэрэнгүй мэдээлэл доор сэтгэгдэл хэсэгт бол байршиж байгаа. Зөвлөлт холбоот улсад хэрв Klaus Fuchs тэдгээр мэдээллүүдийг дамжуулаагүй байсан бол зөвлөлт холбоот улс дор хаяж Америк нэгдсэн улсаас 10 жилийн дараа цөмийн гүрэн болох байв. Мөн зөвлөлтүүд цөмийн гүрэн болсон даруйда цөмийн туршилтуудыг замбраагүй хийж эхэлсэн бөгөөд тэд 1949-өөс 1989 оны хүртэл нийт 715 удаагийн цөмийн туршилт хийсний дийлэнх нь өнөөгийн Казахстаны нутагт хийгдсэн байна. Зөвлөлт холбоот улс Казахстанд хэд олон тооны цөмийн туршилт хийснээс бодож өнөөдөр Казахстаны хүн амын дунд 25 дарын төвшин дэлхийн дунджаас 3-аас 5 дахин их бөгөөд эмнэлгийн аль бие усны баримтаар бол тус улсад гений мутацтай 30 мянган гаруй хүн өнөөдөр амьдарч байгаа бөгөөд өнөөдрийг хүртэл 3 үед амжсан төрөлхийн гаж хөгжил, зүрхний гажиг, мэдрэлийн өвчний тохиолдлууд дэлхийн дунджаас хамаагүй илүү илэрсээр байгаа юм а. Мөн зөвлөлт холбоот улсын цөмийн гүрэн болсноор дэлхийн геополитик бас үндсэндээ өөрчлөгдөв. Тэд цөмийн монопол байдлыг үгүй хийсэн бөгөөд нэг талаас нь хараад үзвэл хоёр тал хоёулаа цөмийн гүрэн болсон тул тэдний хинэн ч хинийхээ эсрэг шууд дайнд дэгдэх боломжгүй болон хувирсан юм. Дэлхийн ертөнцид дайнд бус харин тэнцвэрт байдалд суурилсан шинэ өрсөлдөөний 90 үед хүл тавив. Цэрэг дайны оронд тагнуул болон суртал ухуулах сэтгэл зүйн тулааны шинэ 90 үеийг авчирв. Харин цөмийн зэвсэг нь өөрөө айдсаар далаалгасан геостратегийн шатрал болон хувирсан юм. Цаашлаад зөвлөлт холбоот улсын сансрын програм, НАСА-гийн ялхуулсан амжилтууд, Варшавын гэрээ, НАТО-гийн хүчирхэгжилт, Солонгосын хойгийн дай, Вьетнамын дай, Пуучингийн хямрал гэх мэтээр 20-р зууны маш олон онцлог үйл явдлууд хоёр их гүрэн цөмийн зэвсэгтэй болсноос үүдэн бий болсон юм. Гэхдээ энэ бүх өөрчлөлт түүхийн энэ бүх огцлцлыг ердөө цор ганц Klaus Fuchs хэмээх эрдэмтэн хийсэн гэхээр агуу зүйлс өчүүхэн зүйлээс ихтэй байдаг гэж үнэн бололтой.